эмэгтэйчүүд болонд маань гэр бүл судлаач, сэтгэл судлалын доктор Солонго оролцож байна. За гэр бүлийн салалттай холбоотой ярил их өргөн утга агуулгатай том сэдв байдаг. Гэхдээ гэр бүлийн салтын үндсэн шалтгаан гол номер 1 тавигддаг шалтгаан юу гэхээр тухайн залуу, тухайн бүсгүй ямар орчинд өссөн бэ гэдэгтэй шууд холбоотой. Тухайн бүсгүй нялх байхдаа ямар орчинд өссөөд өөр ээж аав хоёрын хоорондын харилцаа тэр охины тархинд яаж бууснаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл чи сайхан хүнтэй гэрлээрээ гэр бүл сайхан ингээд аваад яваарай гэд хичнээн хэлсэн ч гэсэн ээж аав нь өөрөө ямар үлгэр дуурайл үзүүлснээс айгүй их том шалтгаалдаг гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр хэрвээ тогтун сайхан ийм гэр бүл өөрийгөө зөв ойлгуулж чадчихсан нөхрийнхөө юм уу ханижлихээ тэр харилцааг зөв ойлгож хүлээж авч зөв харилцаж чадчихсан ийм ээжийг дуурайс байх юм бол яг л тэр ерөнхий зураглалыг бол бас авсан гэж яддаг. Тэгээ бүн эсрэгээр ирчүүд маань ялгаа байхгүй. Аав нь ээжийг хүндэлдэг, бусдаа зөв харилцдаг, ажил төрөлдөө өөрөө идэвхтэй ямар байдгийг гэр бүлийн харилцааны ялангуяа элдв буруу зуршил алдаа гаргаагүй ийм нөхцөлд өссөн ийм хүүхэд бол яг л тэрийг тодорхой хэмжээний цаг хугацааны дараа яг тэр үйлдэлийг бол харуулдаг. Тийм учраас гэр бүлийн хөгжил маш чухал байдаг номер 1. За олон шалтгаанууд бий л дээ. Сүүлийн үед интернетээс манайхан их юм сурч байна л да. Гэхдээ тэр бол за нэг 10-аас 15% л шинэ мэдээлэл авдаг. Гэтэл хүний сурсан рефлекс тархинд суусан тэр голомт гэдэг бол гинт ямар нэг орчин нөхцөл байдлаас шалтгаалаад үүсэж гарч ир тэр харилцаа бий болж байдаг. Хүний мэдрэлийн систем дээр мэдрэлийн төв мэдрэлийн систем дээр хадгалагдсан байж байна гэсэн үг. Канод өгсөн байна гэсэн. Ээж аваас өссөн орчин тэр хүүхдэд хүчээр хичээл ном дунд сургууль хичээлдээ явдаг шиг тэгж биш. Сенсорны системээр дамжаад мэдрэхүйн хараа, чих юу байдаг энэ бүх мэдрэхүйн эрхтнүүдээр дамжаад тархинд шууд суурилдаг. Тэр нэгэн суурилсан тэр хоёр ээж аав эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын тэр харилцааг харсан тэр хүлээж авсан хүүхэд бол мартдаггүй. Тэр чигтээ үлддэг. Тэрийг толбыг арилгах бол маш хэцүү. Гэр бүлийн дунд аав ээж нь байнгын зодоонуудтай, хэрүүл маргаантай, хардал сэрдэлттэй ийм гэр бүл дотор өссөн хүүхдийн тархин дотор тэр голомт сууж байгаа юм шүү дээ. Тэр нэг цагт өөрөө гэр бүлтэй болно. Хэдийгээр эхнэрээ янз бүрийн харилцаад оруулахгүй гэж бодсон ч гэсэн нэг ууртаа тесэрсэн үедээ ч юм эсвэл халамтсан үедээ тийм ээ эмэгтэйдээ гар хүрч байдаг юм уу? Ийм нөхцөл үүсэж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр би давхар юу хэлэх гэж байна гэхээр манай шинэ залуу гэр бүлүүд бол хүүхдийн хажууд ямар нэгэн сөрөг талын харилцааг ерөөсөө үүсгэж болдгүй маа гэдгийг хэлэх гээд байгаа юм. За алдааны хувьд ярих юм бол маш их. За алдааг хэд том үлгүүдэд хувааж болж байгаа. Дөнгөж танилцаад удаагүй байхдаа манай охтод их том алдаа хийдэг. За дараагийн том алдаанууд гэр бүл болцсон хойноо хийдэг алдаанууд байгаа. За дараа нас тогтсон хойноо хийдэг алдаанууд бий. Тэгэхээр юуны дөрөнд би манай монголчууд залуучууд ихтэй тийм учраас залуучууд маань битээ алдаасаа гэдэг үднээс залуу охтууд маань ялангуяа гэр бүл болох гэж байгаа, хань ижлээ сонгох гэж байгаа, найз залуутай байгаа бол өөрийнхөө үн цэнийг маш өндөр болгох ийм нэг алхмууд байдаг. Өөрийн үн цэнийг өндөр болгоно гэдэг маань мөнгө нэгтгэх юм уу тийм ээ? Зөвхөн гоё хувцлаад эсвэл ингээд үнэтэй машинд нь суулгаад юмд хөргүүлээд тэрэндээ биш байдаг юм аа. Гол үндсэн агуулга юу гэхээр чамайг хичнээн өөртөө итгэлтэй хямдхан бүсгүй биш гэдэг талаасаа тийм ээ өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг, өөрийн зорилготой, өөрийнхөө асуудлыг шийдвэр тэр чиглэлдээ үнэнч байдаг, өөрийнхөө төлөө бүх юм хийдэг ийм байгаасаа гэж бодож байдаг ер нь ирчүүд маань. Тэгэхээр энэ тал дээр манай охтууд бол маш их юм үзэж өөрөөс энэ дээр ажиллах хэрэгтэй. За энэ чиглэлээр манай охтууд надтай уулзаж зөвлөгөө авдаг л да. За маш том алдаануудын нэг бол тэр охин тэр хүүхэн залуу хоёр хоорондоо танилцж л дээ. Тэгэнгүүтээ маш их таалагдлаа тийм үү? Аль алинд нь таалагдана. Гэтэл яг тэр эхний шат үе маань өөрөө тэр охин цаашаа хичнээн жил өөрийгөө үнэтэй зэнтэй гэдгийг харуулах ийм алтан үе байж байдаг. Тэр залуугаа алдчих үедээ эсвэл өөр охинтой яваад намайг ингээд хажуугаар маань янз бүрийн асуудал орчих үедээ гэдэг юм уу тийм ээ? Эсвэл өөрийгөө их хүчтэй хурдан хайрлуулах гэсэн ийм нэг хичээл зүтгэлээсээ болоод хурдан төрөн алхам хийгээд
За хамгийн том алдаа жишээл маш хурдан бэлгийн харьцаанд орчихдог. Энэ өөрөө чи бол маш хямдхан юм аа. Маш богино хугацаанд чи бол буугаад өчөж штэ. Улаан цагаан түргэн мандалчж штэ. Энэ өөрөө айгүй том алдаа байдаг жишээл юм байна тийм ээ. Тэгээд яг ингээд ийм харилцаанд маш хурдан орчхоор тэр залуу чинь өөрөө юу гэж бодох вэ? Тэр залуу минь өөрөө яагаад ийм хурдан тийм надтай ингээд нэг оронд орчвоо. Уг нь өчөө жоохон ингээд байгаасай. Жоохон одоо өөртөө намайг харуулаасаа гэж ингэж бодож исэн байдаг байхгүй. Ер нь дээлх манай залуучууд тийм байдаг. Хэрвээ үнэхээр энэ охиныг өөрийн одоо хань ижлэрээ сонгох гээд ингээд бас хараад тандаад байж итэл нөгөө охин маш хурдан буугаад өчөж штэ. Энэ өөрөө асар том алдаа болдог. Энээс одоо үүдээд эрэхтэй хүүхэд маань залуу маань юу гэж боддог гэхээр энэ бүсгүй үнэхээр сайхан бүсгүй тийм. Надад бол таалагддаг. Би бол бас таалагдж байна. Надтай ийм хурдан өвт орчиж байгаа юм чинь цаашдаа олон хүнтэй амархан орох байх таа гэж ингэж нөгөө итгэл нь хугардаг байхгүй. За юуны дөрөнд бас л ялгаа байхгүй. Мэдээж хэрэг гэртээ сууж байгаа хүмүүс бүсгүүчүүд маань одоо яг миний саяын өмнөх жишээ биш үү те яг үнтэй адилхан алдаа гаргасан уугүй юу гэдэг бол бас нэгдүгээр номер тийм үү. Тэрнээс шалтгаалаад юм олон одоо алдаа гаргаснаас болоод чамаг нөгөө нөхөр болсон хүүхдээ чи аав байгаад байгаа тэр залуу анх нөгөө танилцчихсэн үеэсээ арай өөр хэлбэрээр үнэлдэг болсон. За яг анхны төвшөндөө байсан чамаг хэвээр ингээл миний одоо үнэт эрдэнэ тий ханаач олдохгүйгээр олдсон ийм үнэтэй эрдэнэ байсан бол чи яг тэр хэмжээгээр л байж идэв. Гэтэл одоо түрүүний алдаанаас гадна олон алдаа байдаг л та. Тэр алдаа болгоныг хийснээс болоод чиний үндсэн чинь ямар төвшөнд нэгэнд үнд цэнэ буурсан юмыг асар хүч гаргаж олж аваагүй юмыг ирчүүд маань тийм амар ганцхан ирчүүд ер нь одоо маш их хүч цаг заваа зарцуулж ингэж олж авсан одоо жишээ нэг эд хэрэгэл машин ч юм уу те тэрийг хичнээн хайрладаг шүү дээ юм арчаал гэдэг тийм үү яг тэрнтэй адилхан шүү дээ эмэгтэй хүн маш үнэтэйгээр олдсон байх юм бол эрэгтэй нь урт хугацааны хугацаагаар ханижлал хайрлаад байна. За яг гоо гэр бүл болчлоо тийм үү гэр бүл болчлоо хүүхэд гарчлаа энэ үед манай эмэгтэйчүүд маань нөгөө амьдралын иршин нь өөрчлөгдөв өдөр тутмын цаг нь өөрчлөгдөв нөгөө сайхан чөлөөтэй найзуудтайгаа уулздаг байсан үсээ янзлуулж гоо сайханд ордог байсан дураараа хичээлдээ явдаг ажил дөрөвдөө явж энэ бүх нөгөө нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас тодорхой хэмжээний дарамтанд орж эхэлдэг. Дарамтанд ороод гэртээ суун нөгөө л өдөр тутмын нэг л янзын ажлыг давтаж чинь үндэ хэцүү болоод эхэлдэг. Хэцүүч байгаадаа одоо нөгөө бачимдах тийм бас өчөө ингээд өөр ертөнцтэй гадаад ертөнцтэй холбомоор ч юм шиг тийм учраас эр нөхрөө одоо хүлээх цаг нь их болоод эхэлдэг. Тэгээ өөр хүнтэй харилцахгүй гэр орондоо найз нөхдөд харилцахгүй учраас гэртээ юмаа ингээл хийж байгаа үед нөхөр маань хаана явж гин юу хийж гин яагаад намайг тоохгүй надаа яга хайртай гэж хэлэхгүй байгаа юм ч гэдэг юм. Иймэрхүү төрлийн юмнууд бодол их үүсээд байдаг байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас алдаанууд гараад эхэлдэг. Чи яагаад оройтод байгаа юм? Яагаад над руу ярихгүй байгаа юм? Яагаад гадуур хаа байцсан? Надад яагаад хайртай гэж хэлэхгүй байгаа юм? Тэ? Одоо чи надад яагаад гоё юм аач өгөхгүй байгаа юм? Эсвэл яагаад хоолнд орохгүй байгаа юм? Ийм нөгөө өөрийгөө хайрлуулах тэр инстинкт сэргижээдэг. Ер нь хүн бол их чухал нэг маш чухал нэг бол хайр гэдэг юм аа дутагч. Хайр гэдэг өөрөө заавал ихрэл таал биш шүү дээ. Тэр өөрөө хүний чи минь сайхан шүү, би чамтай хайртай шүү, сайхан хүүхдийн маань ээж шүү гэдэг юм эсвэл эсрэгээр эрэгтэй хүн ялгаа байхгүй шүү дээ. Хийс үйлдэлийн үнэлээсээ одоо харилцаж байгаа харилцаа маань зөв байна уу буруу байна гэж байнга бодож идэг байхгүй. Тэгэхээр энэ дээр манай охтууд алдаа хийгээд идэг байхгүй. Улам л нөгөө өөрийгөө багаар үнэлдэг. Өөрийнхөө үн цэнийг нэг өсгөж явах хэрэгтэй юм чинь доошоо яваад идэг. Энэ асуудлыг бол бас айгуус нарыг мэдчих хэрэгтэй. За жишээлх юм бол те миний найз зөвхөн өөрөөсөө одоо миний л үеийн хүн шүү дээ. Өөрөөсөө 8 дүү залуутай суусан. Одоо бараг 10 жил болж байгаа. Би тэрнээс ажигладаг байхгүй. Ганцхан тэр ч зөндөл хүн байгалдаа олон хүмүүс анзаарч ирсэн. Миний тэр найз хүн тэр одоо нөхөр болох хүнийхээ сайн талыг аягуусаа олж авч байна. Тэнгүүтлээ тэр найз одоо тэр залууга орж ирэхэд нь ямар их баяр баясгалангаар угтдаг. Өөрийнх нь хүүхдүүд биш байлаа ч гэсэн пижгэн үүдрүгээ бүгдээрээ гүйж очиод өстөө нэр таллаас нь зулгаагаад өмсөөл те. Тэгээд өстөө хувцсын баг тайлаад нэг тийм юм дотор эрэхтэн хүн орж ирэх дуртай байхгүй юм. Орж ирэхэд нь ингээд уурлаад ингээд ташаагаад дулаад чи тэгнэ гэсэн юм. Энд чинь наа миний ээж тэгсэнгүү ингэсэнгүү гэл ингээд нэг
дандаа сөрөг энерги татсан ийм уур амьсгал байж байгаа болохоор эрэгтэйчдэр эмэгтэйчдэр биш үү. Тэгээ энэ жилийн 365 хоног тиймэрхүү байдлаар үлгүй болох уу те. Тэгээд дээрэс нь бас дараагийн жишээ те. Одоо би харилцаа гэдгийг хэлээд байна шүү дээ. Ер нь өхчин чиний төлөө юм уу, гэрийн төлөө юм хийсэн байгаа. Янз бүр юм хийж байгаа шүү дээ. Тэрийг олж хар л та. Тэрийг урамшуулд өгөлдөө. Тэр хүн чинь хэдийн хэмжээний чи тэр хүнийг дэмжиж урамшуул өгөн, хэдийн хэмжээний тэр хүн чинь өшөө зүтгэн үсттэй. Энийг манай охтууд ойлгохгүй, манай эмэгтэйчүүд ойлгохгүй. За дараагийн асар том анхаарах зүйл бити гоо сайхны алдаач гэж би хэлмээр байна. Дандаа сайхнаар байх хэрэгтэй шүү дээ. Ягаад гэр бүлтэй олцсон чи тархлаад ч юм уу те. Тэгээд нэг баахан хүүхч үүрснийг хоол утгсан байх хэрэгтэй. Гэртээ гоёороо байл да. Чи өөрөө ч гэсэн гоё таашаад авна шүү дээ. Гэртээ чи гоёороо байгаа жинчин хэвэндээ дасгал хийгээд өөрөө өөртөө ингээд итгэлтэй байгаад ингээд гоё ном зохиолтой олон юмтай ингээд өөрөө сатааруулах тийм юм хийлдэ тий. Хүүхдтэйсэн ч гэсэн найз нөхдөдөө уулз. Заавал эр нөхрөөс зөвшөөрөл авдаг ч юм уу ийм нөхцөлд очсон бол тэр үнэхээр харамсалтай. Эмэгтэй хүмүүс бол миний ань хүүхдээ харж гараа би өнөөдөр тийм ажилтай. Гарал та чамайг хүлээд тавиагүй ш. Гол нь манай эмэгтэй ч тэгж чаддаггүй байхгүй. Гэртээ хүүхдтэйгээ сууж байгаа л бүхэл юм хийж явах ёстой юм шиг болгоод. Үгүй шүү дээ. Хороо дэлхийн нээлттэй шүү дээ. Чамд чи энд хороо дэлхий дээр амьдралтай хороо дэлхийн гоё сайхан хаалгуудыг нээж онгоод мэдрэх гэж амьдарч байгаа шүү дээ. Тэрнээс биш хүүхдтэй уягдж гэртээ суух хэрэгтэй биш л байхгүй. Тэрийг нөхөртөө шууд хэлээд ойлгоно. Эрэгтэй хүмүүс шууд ойлгох шүү дээ. Тэгэхгүйгээр ингээл яах гэдэг юм бэ? Тэгэхүү тодорхойгүй байдлаар ингээл уурлаа. Зүгээр л уурлаад ингээл тэг юм шидэлдэг ч юм уу, уцаа ингээл уцаараа тэглээ гэдэг ч юм уу. Ийм байдал бол аюу том алдаанууд байгаад байна. Энэ бол ерөөсөө 3 жишээ шүү дээ. Ер нь бол асар их олон алдаа бий. Одоо ингэдэг шүү дээ. Өөрийгөө хайрлаж байгаа хүнийг бусад хүмүүс хайрлаад байдаг. Энэ тэгтээ гэр бүлийн харилцаан дээр шүү заа юу. Зүгээр манай монголчуудын хуучны одоо ёс заншлаар бол бусдыг хайрлаж иж өөрийгөө бусдыг хайрлаж хүндэлж өөрийгөө хайрлуулдаг тийм үү. Гэтэл яг гэр бүлийн харилцаан дээр болохоор өөрийгөө чи хэдээсээ чиний хайрлаж, өөрийгөө хэдээ чиний тордож, өөрийгөө хэдээ чиний гоё байлгаж, өөрийгөө хэдээ чиний завгүй байлгах тусам чиний хажуудлын хүн чамайг сонирхоод эхэлдэг байхгүй. Миний ань яагаад ингэж байна? Юундгүй явах гээд байна? Яагаад гоё эхнэр нь гоё байгаа эр хүн хэзээж уурахгүй шүү дээ. Гоё эхнэрээ аваад бүр дагуулад найзуудтай гайхуулмаар санагдана үсттэй. Эсвэл гадуур энэ кино шоу үзэж явмаар санагдана үсттэй. Тэгэхээр тэрийг л хөдлөх хэрэгтэй л байна. Хүндлэхгүй байдал угаасаа бас саяын шалтгаантай эрэгтэйч тэр эмэгтэйч тэр нэг одоо доог үнэлээд эхэлнэ шүү дээ. Анх байсан үнэлгээнээс ингээл үнэлгээ доошлоод байх тусам сүүлдээ за тэртээ тэргүй байж л байх юм чинь. Би ер нь өөрийгөө юу хийж ирсэн яадаг. Эрэгтэйчүүд бол нэг хэдхэн секунд хэдэн минутанд сатаараад тэгэл найз нөхдөйгөө яриад ингээл өөрийнхөө хийх гэсэн юм хийгээ явчихдаг. Эмэгтэйчүүд бол гомдоол ингээд гүндээ хадгалагдаал те. Эсвэл тэгэл аль нь тесэрч гарч ирэл эрэгтэйчүүд нь тайвширч байжснаа гинт гэртээ ирэхээр зэрэг уур аашин гаргадаг ч юм уу те. Эмэгтэй нь болохоор гомдоол ингээл найзуудтайгаа яриад сүлдээ өөртөө ганцаардаа гонхроод ингээд байгаад байдаг. Энэ нэгэндээ юм ярихаас за угаасаа энэ ингэж л яа. Тэр өөрөө миний өөрийн буруу байна гэж юусэн боддоггүй байхгүй. Хэр оргийн ирчүүд бол байх манай залуучууд бол бас боловсралтай болсон байна л та ингээд ханичлан жоохон эсэргүүцэлтэй дургууттай юм хэлэхэд бол энийгээд айтайхан тайвшруулаад зохицуулж чадах нэг нь байна. Чадахгүй нэг нь байна шүү дээ. Тэгээд дандаа нэг тийм сөрөг энерги давтагдаад байхаар ангал яах вэ? Улам задгаа явдаг. Дээрээс нь манай октод ч нэг гэртээ байгаад байгаа учраас ерөөсөө утсын шалгах ч юм уу тийм ээ. Эсвэл одоо хаана явж байгааг ингээл нэг хүрчлэн медикал ингээл асуугаад үүлээ үздэг. Энэ өөрөө нууцлаараа чамайг энэ хүчин тэхгүй л байгаа юм. Чи өөрөө хөөрхөн төрөм чөлөөт ертөнцөөрөө байх ёстой чи юм үзлээ, зураг зурлаа, найзуудтайгаа уулзлаа, хүүхдээ өөрөө тамаагүй явал та. Тэг чин болтгол байхгүй. Хүссэн үсээгүй яг ирчүүд хүүхдээ арчлахаас илүү эмэгтэйчүүд илүү арчилж чаддаг учраас л хорвоо ертөнц шингэж зохицуулчихад байгаа шүү дээ. Ерөөсөө цикл байхгүй. Чи хүүхдэд яаж хүмүүжүүлсэн шалтгаалаад ингээл уурга удмын хар гэдэг чинь манайхны ийм үг гэдэг шүү. Удмын юуг нь харах гэдэг гол нь те. Юуг нь харах гэдэг. Зөөр одоо мөнгөтэй дөрөхтэй баян татгалан байна уу гэдэг биш байхгүй юу. Ээж аав нь хоорондоо харилцааг харах хэрэгтэй. Тэр гэр бүл тэр ах トゥ нарын дунд байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нэг хэр хүндэлдэг юм бэ? Эрэгтэйчүүдийн шийдвэрийг яаж хүлээж авдаг? Эмэгтэйчүүд нь өөрөөрөө байж чаддаг юм уу? Энэ хамгийн чухал гэдэг байхгүй юу. Тэрнээс ч эрэгтэйчүүд тэг за гэл ерөөс бүгд хаан аятай хүүхдүүд байдаг. Тэгэл ингээд далаасан газар далд ороод
алдсан гадар гарч ирдэг энэ гэр бүл бол маш хэцүү. Энэ гэр бүлээс сэтэрч гарч ирж өөрийнхөө эрхчлөөгөө байх гэсэн тэр эмэгтэйчүүдийн орлогыг бол маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр энийг маш сайн мэдж байгаа юм. Гэр бүл бэлтгэхийн тулд ерөөсөө одоо багаас нь дөнгөж төрөөд ерөөсөө гидсэндээ байхдаа ч гэсэн аав нь хүүхдтэйгээ сайн харилцдаг бол тэр хүүхд аавд итгэдэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгэл аав нь хүүхдтэйгээ ярьдаг, ээж нь ч ярьдаг, аль аль нь сэтгэлийн бүр дотоод сэтгэлээ сонсдог. Хүнийг шууд тулгаж чи идэх ёсгүй. Наад чинь буруу. Чи ерөөсөө ингэхэл ёстой гэдэг юм нэг хатуу тийм харилцаа бол хүүхдийг төгжчихдөг байхгүй. Нэг биений хүслийг ээж аав сонсохгүй учраас буцаагаад би өөр сэтгэлийг хилээд юу ямар гэсэн ийм бодол төлөвшчдөг учраас бүрэг дуугаа. Ялангуяа шилжтэй насны үед бол юу гэр бүлийн тухай асуух. Уг нь бол бэлгийн боожлт яваад байгаа шүү дээ. Гэтэл тэр хүүхд ээж аваасаа тий би одоо найзтай бол яах вэ? Би найз охинтойгоо яаж харилцах хэвээр. Эсвэл наад банд намайг найзлыг хийж юм гэдэг ийм нарийн нэг юм хизэж ярихгүй шүү дээ. Ярьдаггүй байхгүй манай одоо хуучин жоохон өмнөх үеийн хүүхдүүд бас тийм шүү дээ. Харьцангуй сүүлийн үед бас залуучууд бас нэлийн одоо мэдээлэлтэй байдаг учраас хүүхдийн хажууд ширүүн дөрөв харилцаа хийхгүй. Тэгсэн мөртөө хүүхдийн дотоод сэтгэлийг сонсдог. Ингээд ирэхийн цагт аяндаа аав яаж ээжийг хайрлаж гин, өдөрт хэдэн удаа өмсөж гин, энэ ч шууд зүгээр зураг болоод буудаг байхгүй та. Тэрнээс биш одоо хуучин хүүхдээ сурахад манайх хүүхдээ адуу морь унж адуу сурахад нэг өдөр суугаас орчдгүй шүү дээ. Аав нь өөрөө адуундаа яваад одоо морь болоо яаж хариулж гин. Энийг ч хүүхд харж байгаа учраас жаахан хамраад их морь юм санаад яг тэгэл адуугаа хариулахыг яг л аавынхаа хийдгээр л дагаж явж байгаа л сурчдаг. Яг л энтэй адилхан байхгүй. Тэрс яг ингээд номоор цээжлүүлчихэд за одоо энэ хий гэвэл хизээч хийж чадахгүй. Тэгээд ч угаасаа цаасан дээрээс буусан хүний мэдээлэл шүү дээ. Тэр бол ерөөсөө асар богино хугацаанд алга болчихдог. За нэг хэсэг хугацааны дараа содон ганц өгүүлбэр нь санагдаж магадгүй шүү дээ. Угаасаа тийм байдаг. Гэтэл ээж ааваас тэр нүдэндээ харж биеэрээ туулж тэр сонсож байгаа энэ харилцаа бол насан туршид үлддэг байхгүй. Ер нь хүний хүмүүжлийн 80% нь 5-аас 6 наснд ялангуяа. Яг хүүхдийн 5-аас 6 насны хооронд за 3-аас 6 ч гэсэн болно. Яг тэр хэдхэн одоо амьдралыг юм ингээд барьж үзэж гэн, тэмтэрч үзэж гэн, харж үзэж шүү дээ. Эмоц үүсч эхэлж гэн тийм үү? Одоо нөгөө сэтгэлийн хөдөлгөөн үүсч эхэлж байгаа. Яг энэ үед сонсож гэн. Анхны тэр мэддэг юм. Аав ээж нь сайхан тастас өхрөөл ер нь сайхан халуун уур амьсгалтай ямар нэгэн одоо нөгөө дарамтгүйгээр ийм байгаа хүүхдүүд бол хитээч ээж аваасаа юм нуудгүй болохгүй байгаа шууд хилдэг. Тэнгүүд заас чи юм санаад ийм тэнгүүд тэр хүүхчин дахиад ярихгүй асуухгүй шилжтэй насны хүүхдүүд маш их анзаарах хэрэгтэй. Тэр хүүхд дотор астрыг юм нууц явж идэг. Дотоод сэтгэл нь ороод өөрийнхөө асуудал проблемыг хүүдээ яриад охиндоо ч юм уу яриад би ингэж бодож юм нэгсэн чи надад ийм тохиолдоод гэж ярихад эргээгээд хүүхд итгэл үүсэж байгаа учраас буцаагаад өөртөө юм ярьж гэлдэг. Энэ нэг заавал гаргаж ирж байгаа. Тэгжээж ээж аавас миний одоо бат найдвартай хамгаалтал миний аава тий миний сэтгэлийн бүрэн хуваалцдаг хамгаалагч найз маань бол миний ээжээ гэдэг энэ ойлголтыг өгөх ёстой. Өгөхгүй бол охин хүүхэд тэр аль нь ч алдчих эхэлнэ. Ерөөсөө л алдчих эхэлдэг. Хүүхэд охин байхлаа манайх одоо хайр сэтгэлээсээ болоод эсвэл одоо залуу дурласнасаа болоод хүүхэд бие өгчдөг, жирэмсэн болоод үлддэг. Нөгөө хүүхэд нь юу яриад байгаа ингээд алга болдог. Ингээд эсвэл одоо сэтгэлээ өгчдөг, аюух дуулцдаг. Нөгөө банд нь хэсэг зурамжаад нэг холбоо ямар нэгэн байдлаар одоо тий бэлгийн харьцаанд орчоод тэгээ явцдаг нөгөө охин дурлсан хэвээрээ үлдчихдэг. Дахиад тэрдээ дүүрлэх тийм залуу олдохгүй болчихдог гэж бодоод эхэлдэг байхгүй. Тэгэнгүүтээ одоо за яасан ч яа. Ингээд замаа алдах ч байт юм. Ийм эрсдэлтэй юм үүсэж байдаг. За яг одоо эдийн засгийн холбоотой ер нь олон шалтгаантай холбоотой айл гэр бүл дотор янз бүрийн стресс бухимдах зүйл их гарч байна. Энд чинь хүний нөгөө гэр бүлийн нөгөө нэг сайхан хайр дурлал халуун сайхан сэтгэлээ чи хажуугаар орж ирж сэтгэлийг хямраагаад байгаа байхгүй юу. Тэглээ ч гэсэн ер нь хаалганы цаана тэр нөгөө эдийн засгийн хямралаа хаяад орж ирэх хэрэгтэй. Эдийн засгтаа яах вэ? Мэдээж хэрэг гэр бүлийн хоёр бол за яаж одоо мөнгө олох вэ? Мөнгөө яаж өсгөх үү гэдэг нь энэ талын яриа бол байх ёстой л доо. Гэхдээ энийг заавал уур уцааргүй ямар нерв стрессгүй ярилцах ёстой л доо. Чи үнэхээр чиний буруу байна гэдгийг мэдчихэл байгаа бол миний анаа уучлаарай би чамд хайртай гэд хэлчихэлтэй юу унах гээд байгаа юм.
За манай эрчүүд бол тэр болгон уучлаарай гэж бараг хэлэх дургу. Бараг том 100-аас нэг өнө 2 хувь хэлэх баг. Тэгэхээр манай энэ эрчүүд бас онцлог байдیں۔ Эрчүүдийн онцлог олон юмнууд байдаг. Тэрийг бол манай охтууд бас мэдж явах хэрэгтэй. Тэрийг олж унших хэрэгтэй. Холбогдож байгаад асуух гэдэг юм байгаа. Дараагийн нэвтрүүлгээр хэвэл бас энэ тухай ярилцсанаа. За өнөөдрийн дугаараар бид нар үндсэн том сэдвүүдийг хөндлөө. Гэр бүлд хүүхдийг хэрхэн бэлтгэх гол суурь нь юу байдгийг, гэр бүл салах шалтгаанууд, за эмэгтэйчүүд маань ямар алдаа гаргадгийг гэх мэтлийн үндсэн 4 том сэдвийг хөндлөө. Дараагийн нэвтрүүлгээр уулзалтаараа эдгээр сэдвээс наривчилж ярина. За яг дараагийн нэвтрүүлгээр бол миний бодож байгаагаар эмэгтэйчүүдийн гаргадаг алдаануудыг наривчилж ярих гэж бодож байна. За дараа уулзалтаа баярлалаа.